Өнөөдөр бид эртний бурхан багшийн үеийн Кошел улсын нийслэл Шаравастай хот. Тэр Цусмаа Шаравастай хотын хотын дэргэд байдаг Жетван хийдэд ирээд байна. Одоо бидний энэ хойно харагдаж байгаа энэ эртний сайхан суврах бас мөн эртний сайхан энэ барилгын суур энэ харагдаж байгаа нь бол энэ эртний Шаравастай хотын баян Анат Пинтак гэдэг баян хүний өөрийнх нь амьдарч байсан орд нь өргөө нь энд байсан. Энэ өргөөндөө бол Анат Пинтак өдөр болгон мянган ховргуудад хоол хүнс өргөдөг, баян өвөлддөг байсан ийм агуу хүн байна. Тэгэхээр Анат Пинтакийн түүх бол Анат Пинтака гэдэг нь яг эцэг ихгүй өнчин хүмүүсийг хооллдог ийм хүн байсан учраас нэр нь бол Судатта гэж байсан. Тэгээ сүүлд хүмүүс зөвөр нөгөө өнчин өрөөсөн хүмүүсийг асарч хамгаалдаг, тэднийг хоолунд өргөж хувцас сунар байраар нь хангадаг ийм буян их өвөлддөг байсан хүн учраас энэ хүний нэрийг бол хүмүүс Анат Пинтака гэдэг нэрлэх болсон. Тэгээд Анат Пинтака бурхан багш Бодгай бурхны утгын олон гэгээрээ Саарнатад ном сургаалаа айлдаад тэгээд дахиж Бодгайгаас Ражгир хотод Бимбисар хаантай уулзах гээд ирээд тэр Бимбисар хаан өргөсөн Велован хийдэд ном сургаалаа айлдж байх тэр үед энэ Анат Пинтакийн бизнес бол тэр үеийн энтхийн бүх улс орнуудад бол төгсөн ийм бизнестэй байсан баян хүн байгаа. Тэгээд тэр өөрийнх нь баян бизнесийн ажлаар Ражгир хотод очоод тэр өөрийнх нь найз баяныг очих үед тэр найз баяныхан хүмүүс бол тэнийг энгийн үед ирэхэд бол маш их хүндэлж үйлчилж хамаг анхаарлаа тэр Анат Пинтакт хандуулдаг байсан. Гэтэл тэр өдөр бол тохиолдлоор ерөөсө тэр баян өөрөө Анат Пинтакийг ерөнхийд нь хоол ундаар нөхцөлийн хангачаад өөрөө завгүй иш тийшээгүйгээд хоол унд хийгээд тэр баяны бүх ажилчид бол асар их хоол унд хийсэн нэг баяр тэмдэглэж байгаа маягтай ийм байсан. Тэгээ гайхаад энгийн үед намайг ирэхэд бол чи байнга надтай хамт үйлчлээд надаас өөр хүн л анхаарлаа хандуулдаг байсан. Энэ чи юу болоод байна? Ямар юм болоод байна? Ямар нэг хорим найр болох гээд байна. Эсвэл Бимбисар хаан ирэх гээд байна. Юу болоод байна гэсэн. Үгүй тийм асуудал болоогүй. Чи мэдэхгүй байна энэ бурхан Будда хорвоо заларсан гэсэн. Тэгэнгүүт Анат Пинтак гайхсан тэр Будда гэдэг үгийг сонсонгуудаа би энэ асар их тийм баяр баясгалд автаж. Яг л тэр Будда гэдэг үг их ховор байдаг. Бурхан болон гэгэрх тийм хүн ховор байдаг. Учраас Будда гэдэг үгийг сонсох нь өөрөө ховор байдаг. Тэгэхээр их буянтай хүн байсан учраас хороодөр хаяа бурхан Будданаар заларч ном сургаалаа айлддаг. Тэдний заадаг сургаал ном гайхамшигтай байдаг. Хүн төрлөختнийг авардаг, хүн төрлөختнийг амар амгалан өгдөг. Ийм сайхан гайхамшигтай сургаал ном айлдаг гэдгийг мэдэх учраас чи Будда гэсэн үг гэж асуусан. Нэрээ тийм ээ, Будда хорвоо заларсан байгаа. Энэ бидний амьдарч байгаа Ражгир хотын энд байгаа Велован хийдэд Будда заларч байгаа. Олон мянган лам ховргуудтай сургаал ном айлдсан энэ байж байгаа гэсэн. Тэгснээр дахиад сэтгэл нь баясаад нэг хэсэг тэр сэтгэлийнхэн баясгалд автаад үхэлж чадахгүй сууж байсан. Дахиад чи Будда гэсэн үг гэж. Чи Будда гэдэг үг хэлсэн үг. Тийм ээ тийм ээ. 3 удаа ингэ. Тэгээд Будда хаана энэ Жетван Велован хийдэд заларч байгаа. Тэгээ маргааш би бурхан багшийг өөрийнх нь олон мянган гэгэрсэн архантуудын хамт гэртээ хоолунд өгөхөөр урин залсан юм аа. Тэгээд бид энэ ажилдаа завгүй байгаад ингэж яасан бэ гэд хэлсэн. Тэгэхээр тэр Анат Пинтак бол ер нь тэр дор нь гарч бурхан багштай уулзсан ба санагдсан. Тэгтэл Ражгир тэр үе чинь улс орнууд чинь их том юм ханаар хүрээлүүлсэн дандаа дайн байлдаан болж улс орнууд нь атак хот руу дайрдаг байсан учраас хотыг хэрэм хүрээнд хүрээлэгддэг байсан. Тийм учраас тодорхой цагуудад бол оройд юу яадаг? Хаалга хаачдаг. Тэгээд тодорхой цагуудад өглөө хаалга нээгддэг ийм журамтай. Яг тэр хаалга хаасан тохиолдол бол хинч гарч орохгүй байх ёстой байдаг. Тэгсэн тэр Ражгир хотын хаалга Анат Пинтак асар их буянтай олон төрөлтэй бурхадтай уулзаж учирч өглөө өргөж буян хийжсэн их буянтай хүн учраас Будда гэдэг үгийг сонсох төдөд ерөөсө очиж уулзахын хүслэн болсон. Тэгээд гараад явах гэсэн чинь харанхуй шүн байсан учраас болцоогүй. Тэгээд шүн ирээс унтж чадахгүй. Буддийн тухай, бурхны тухай бодсоор байгаад тэгжээд л шүн гэгвинт тэнгэрүүд гэгвинт Анат Пинтакийн байсан өргөөнд бол асар хүчтэй гэрэл бий болгосон. Тэгтнүүд Анат Пинтак өглөө болсон байна гэж андуураад ингээ гараад явсан чи харанхуй байсан.
харанхуй байсан ч гэсэн одоо тэнгэрүүдийн сайхан нөлөөгөөр тэр хотын хаал, Аргаж гэрийн хотын хаалга нээгдэж тэгээ өглөөний үүрээр 4 цаг болохоос үед бол тэр хотын хаалгаар одоо тэнгэрүүдийн нөлөөтэйгээр гараад тэгээд бурхан багшийн байгаад Бэлван хийд рүү залран одоо явж байх үед бурхан багш аяндаа одоо тэр өдөр бол Анат Пиндахыг ирнэ гэдгийг мэдчихсэн. Анат Пиндахтай уулзна, Анат Пиндах сургаал айлдна, ашрус болно. Анат Пиндах цаашаа асар олон хүний гээрэл ариуслах хөтлөх асар гайхамшигтай буянтай үлхийг мэдчихсэн учраас бурхан багш Анат Пиндахыг тосож ирж замд уулздаг. Тэгээд ананд бурхан Анат Пиндах холоос яваад бурхан багшийг хараад яг одоо нэг Будда мөн байна. Тэр биеэс гарч байгаа тэр одоо 7 төрлийн солонгон гэрлүүд тийм ээ тэр сайхан одоо гайхамшигтай бурханы тэр байж байгаа байдал нь бол хараад одоо бурхан байна гэдгийг таньсан. Тэгтэн бурхан багш холоос судад наашаар гэж дуудсан. Өөрөөр бол одоо нэрээр нь дуудсан. Тэгээд асар Анат Пиндах масар их баясаж тэгээ очиж бурхан багш залбирч одоо өлмөд нь мөргөж суугаад тэгээ бурхан багшаа ном сургаал сонссон. Тэгээд олон төрөлдөө бурхантай уулзч учирчээсэн, олон төрөлдөө Анапана Випашна бяцлал хийжсэн учраас тэрхэн хоромд одоо Анат Пиндага тэр заасан одоо сургаал номыг сонсоод Анапана гэдгийн тухай Анапана бяцлагын тухай товчхон ярих төдийд л төвлөрлөн самадын асар өндөрч шатанд хөрсөн Випашна бяцлагыг ярих төдийд биенээсэн одоо мэдрэмжтэй тулж ажиллан сэтгэлийн гүн рүү нэвтрээд үйл өөрийн устгах процесс явж ирсэн. Тэгээд бурхан багш сургаал хайрлуулсан арсар гайхамшигтай мөнхийн аршаа мэт одоо сургаал айлдах үед тэр сургаалыг сонсож сэтгэл асар баяслаар төвлөрлийн хүчтэйгээр явсарсаагаар Шаратапаны шатанд хөрсөн гэрэл анхан шатанд хөрсөн байдаг. Тэгээд Анат Пиндага Шаратапан болж анхудаа Нирваны амгаланд орсон учраас асар их өөрчлөгдөж тэр мөчөөс тэр сайхан амар амгалан олон хүнд хүртээсэй гэж бодож эхэлсэн. Тэгээд одоо тэр үеийн хамгийн хүн амигтай одоо хот бол бидний ирээд байгаа энэ Шравастай хот байсан. Тэр үеийн Кошл улсын нийслэл. Тэгэхээр энд бол 7 сая хүн амьдардаг. Тэгэхээр энэ хотод өөрийнх нь амьдарч байсан энэ хотод ирээд сайхан одоо бурхан багш ном сургаалаа айлдаж байнга одоо оршоод заларч энд байгаа ном сургаалаа айлдах юм бол энэ хотын олон сая хүмүүс тос болно, буян болно гэдгийг мэдсэн учраас бурханаас тэр даруй би одоо Шравастай хотод одоо бяцлагын хийд барий та тэнд зарлаж морилж ном сургаалаа айлдна гэхэд бурхан багш одоо энэ бурхан багш хүн нэг ямар нэг юм хөсөн уламжлахад одоо хариу хэлэхгүйгээр түнхий бөөтөө та одоо юм хэлэхгүйгээр ингээд зүгээр юм хэлэхгүй ингээ байх нь өөрөө хүлэн зөвшөөрч байгаа шинж тэмдэг болдог. Тэгээ бурхан багш юм хэлэхгүйгээр хүлэн зөвшөөрснийг Анат Пиндах мэдээд тэгээ тэндээс бурханд мөргөл залбираад тэр даруй одоо өөрийнхөө Аражгэр хотоос энэ бидний яриад байгаа энэ Шравастай хотын зүг явсан. Зүгрөө явхдаа зам таарлцсан улс орны хүмүүс болгонд удахгүй энэ замаар бурхан олон гэгэрсэн архантуудын хамт манай Шравастай хотын хот руу морилно гэдгийг хэлээд тэгээ одоо олон одоо гэгэрсэн бурхан багш гэгэрсэн шавнартай морилох учраас өдөрт бол бурхан багш дандаа одоо ингэж алхаж явдаг байсан. Тэгэхээр алхаж яваад одоо өдөрт юм 15-аас 20 км туулаад бас амраад тэгээ дараа өдөр нь явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр газар болгонд одоо хүмүүс хэлсэн сайхан одоо бурханы эрэхт нь олон мянган гэгэрсэн лам хуургуудын хамт амрах байрыг, тогтой байрыг сайхан бэлдээрэ гэж хэлээд ингээ явуулсан. Өөрөө бас тэрэндээ оролцоод тэгээ Шравастай хотод ирээд энэ хотод ирээд одоо энэ хотын одоо хүн амигтай энэ газар одоо хаана одоо хийд барил тийм ээ бяцлагын хийд барил болох вэ? Хотын төвд бол асар чимээ шуугантай болохоор боломжгүй. А хотоос хитрхи хол болчоод бас хүмүүс очиж чадахгүй. Тэгэхээр хотын одоо яг гол хэсэгт биш хотоос хитрхи хол биш бололцоотой газар нь бол одоо J1 одоо бид нэр ирээд байгаа энэ газар энэ нутаг бол J1 хийдийн нутаг. Энэ газар J1 гэдэг үг нь бол өөрөө J гэдэг нь одоо Ашок юуны Кошл улсын хаан одоо хааны одоо хан хөвгүүн J-та гэдэг хөвгүүн байсан. Тэр хүний Ван гэдэг нь цэцэрлэг. Өөрөөр хэлбэл энэ одоо Кошл улсын хаан өөрийнхөө хан хөвгүүнд өгсөн ийм сайхан зугаацтай цэцэрлэг байсан ба. Тэгээд J1 одоо J-та ханхуйтай уулзаад одоо та энэ цэцэрлэгээ надад одоо зараач ээ. Та үн хэлээч гэсэн. Тэгтэн J-та хан хөвгүүн болохоор одоо нөгөө өөрийнхөө одоо тэр цэцэрлэгийг өөрөө зугаацдаг энэ сайхан цэцэрлэгээ өгөх сонирхолгүй байсан учраас ямар нэгэн байдлаар их үн хэлчихвэл одоо тийм хүнтэй юм гэж байдаг ингээд нөгөө болоод явчих байх гэж бодоод энэ газар тэр чигт нь алтан зоосоор бүрэх хэрэгтэй. Тэгвэл би чамд өгнө гэж хэлсэн. Тэгтэн одоо Анат Пиндах бол за ингээд үн тохирлоо шүү гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хүмүүс их шударга байсан. Нэг юм үн хэлээд нөгөөх нь зөвшөөрсөн бол тэгэл одоо худалдаа 8 заавал явагдах хэрэгтэй байдаг. Тэгээд одоо
амлсны дагуу жет ханхүү жетийг харж байхад бол энэ газрыг бол алтан одоо зоосоор бүрхэж эхэлсэн. Тэгээ одоо жетээ бүр сүулдэ гайхаад энэ одоо баян одоо ингээ галзуурчааг байгаа. Ийм их үнэтэй газар гэж юу байдаг. Тэгээд асуугаад яасан чинь одоо энд ингээ бурхан залраад ном сургаал анаапаны бушна авслаа хийн. Тэр анаапаны бушна авслаа сахилаа сахаад олон хүн гэгэрэл төрнө. Би ч гэсэн тэр гэгэрлийн шатныг гэж ямар гайхамшигтай зүйл байдаг. Нэрэн амгол ингэж ямар зүйл байдаг. Анаат биндэг өөрөө мэдэрсэн учраас тэрийг хэлсэн. Тэгт нь одоо жета хэлсэн. За одоо энэ үлдсэн хэсэг газрыг ингээ надад өгөө. Энэ газрыг би өөрийнхөө зүгээс бэлгэлж байна. Тэгээд жета тэр газар дээр бол ийм хаалга жетон хийдийн хаалгыг бол жета өөрийнхөө хөрөнгөөр босгоч. Тэгээ үлдсэн газрыг нь одоо ингээд одоо анаат пиндака аваад 100000 хүн зэрэг 100000 лам хуврагууд ирээд сайхан амьдраад бяцлал хийх. Амьдраад зөвхөн амьдрах биш, амьдрна гэдэг нь амьдрах байраас гадна өдрийн бяцлал хийдэг, алхаж одоо бяцлал хийдэг газар, шөнийн бяцлалаа хийдэг газар, алхаж бяцлал хийдэг газар тэргүүтээ зөвхөн нэг хүнд гэтэл тийм их олон зүйл шаардлагатай байдаг. Тэр бүхнийг одоо цогцоор нь бүрдүүлээд 100000 хүн зэрэг бяцлах жетон хийдийг ингээ бариад тэгээд удахгүй бурхан багшийг урьд залаад бурхан багш энд ирээд энэ одоо жетон хийдэд ирсэн юм аа. Тэгээд тэр анаат пиндахийн барьсан тэр жетон хийдийн буйнаар бол асар олон мянган тэнгэр брахма хүмүүс бол гэгээр хариуцлалт хүрсэн юм аа. Тэгэхээр энэ одоо бидний энэ хойно ирээд байгаа бол анаат пиндахийн өөрийнх нь амьдарч байсан байр одоо ордон байсан гэсэн үг. Тэгээ энэ ордныг дээр тэмдэглээд сүүлд бол Ашок хаан бол тэргүүтээ хүмүүс бол маш сайхан сувар босгосон байсныг нь одоо нурангун одоо үлдсэн одоо хэсэг нь бол энэ байж байна. Тэгэхээр энэ газар бол үнэхээр энэ их буянтай хүн амьдарч байсан. Тэгэхээр энэ агуу буянтай хүн одоо асар олон өдөр болгон 1000 хүнд хоол одоо өргөдөг байсан. Вишака баян эмэгтэй 1000 хүнд лам хөвргөд хоол өгдөг байсан бол өдөрт бол 1000 хүнд бол одоо энэ өргөж байсан. Насан туршдаа энэ сайхан буйныг үлдээд энэ буян одоо Шаратапаны шатанд хүрсэн хүн бол дахиж 5 бэр дадгуус асуурын төрөл төрөхгүй зөвхөн хүнээс дэше тэнгэрийн оронд төрдөг. Тэгээд энэ буянтай хүн амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчөд бол одоо шари пудраас асар гайхамшигтай сайхан судар сонсоод тэр судрынхын хүчээр сэтгэл нь баясаад тэгээд одоо Тушита тэнгэрийн орнд төрсөн гэдгээ. Ер нь одоо Шаратапаны шатанд төрсэн хүн бол одоо бяцлал хийхгүй байсан ч гэсэн бяцлал нь автоматар явдаг болчтой. Тэгээд өөрөө бүр шахаж бяцлал хийхгүй бол зөвөр огчих юм бол хамгийн удаандаа 7 төрөл авдаг. Хүний төрлөөхөд их баян айлын одоо сайхан одоо номтой тийм ээ ном сонсож болохоор бяцлал хийж болохоор тийм баян айлын сайхан гэр төрөх юм уу? Эсвэл дээшээ 6 тэнгэрийн орнд төрөх юм. Ингээд тэндээ бяцлалаа хийсээр явсаар хагаад 7 төрлийн дотор гэгэрэлт хүрч нирванд орох нь тодорхой болдог. Тэгэхээр анаат пиндах бол Шаратапаны шатанд хүрсэн хүн. Тэгээд дараа нь бол тэнгэр болж төрсэн байдаг. Тэгээд тэнгэр бол төрчөөд нэг өдөр бурхан багштай сударт гардаг. Одоо ингээд жетон хийдэг өдөр мэт гэрэлтүүлэн нэг нь тэнгэрийн хүн залран бурханы дэргэд ирлээ гэж. Тэр нь одоо анаат пиндака тэнгэр байлаа гэсэн. Тэгэхээр энэ сайхан буянтай хүний амьдарч байсан, буйнаа үйлчжээс энэ сайхан газар өнөөдөр бид ирээд байна. Тэгээ ирээдүйд манай одоо ч гэсэн ирээдүйн хэн нэгэн хязээ нэгэнтэй Монгол одоо монголчууд маань Монгол бяцлагч нар маань энэ газар ирүүлээс энд ирж энэ агуу баянтай хүний сайхан буйны дагам басиж энэ газар ир сайхан мөргөж бяцлал хийж цэцэг өргөж ингээд дээрэс нь тэрсэдэргүүд одоо гэгэрх нирваны амгаланд орох хүртлээ бол одоо анаат пиндагч гэсэн одоо тэнгэрийн оронд байгаа. Тэгээ тэнгэрийн оронд байгаа юм чинь одоо энэ ертөнцид дахиад энэ бурхны сургаалan цэврээр дэлгэн бишвшнаа бяцлал цэврээр дэлгэж байгаа энэ үед бас энэ сайхан үйлсэд амьдралаа зориулсан хүн бас эргэж энэ одоо ертөнцөөр ариун номыг дэлгэхэд бол туслан оролцож байгаа нь баталгаатай юм аа. Тэгэхээр энэ газар ир сайхан мөргөж залбирч бяцлал хийж буян хараах хэрэгтэй юм аа.